номын 21-р бүлгийн 1-ээс 11-р ишлэгийг уншъя. Матагийн 21-р бүлгийн 1-ээс 11. За. Өдрө гаргацсан уу? За би эндээс хийснийг үгүй чангаар дуудъя. Тэд Иерусалимд өгч Жидөө уулыг бэлдэх Бетфагт ирээд Иесус хоёр шаваа илгээж тэдэнд эсрэг талд чинь байгаа тосгонд очив. Та нар тэр дээр уяатай илжих дудрантайгаа байгааг олноо. Тэднийг тайсаад надад очив. Хэрвээ хэн нэг та нарт юм хэлбэл эдгээр эзэнт хэрэгтэй гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг даруй явуулна гэв. Энэ шийдвэрлэгчээр хэлүүлсэн биелэгдэхийн тулд билээ. Юу гэвэл хавтун хаан эзэн чинь чам руу дараахнаар илжих буюу эзлэгээний атуусын төлөв додрон унаад айс өгж Сионы охин дуулах гэсэн юм аа. Тэгээд шавнар нь явж Есүсийн загсан ёсоор гүйцэтгэв. Тэд илжихийг дудрантай навчаад дээр нь дээсүүдээ тохож Есүсийг мордуулав. Үр олон хүн дээсээ зам дээр дэвсэж зарим модноос мөчөр огтлон зам дээр дэлгэж байлаа. Өмнө хойно явж буй хурсан олон Давидын хүү Хосоона эзний нэрээр ирэх чинь өрөөлтэйе. Хамгийн дээд Хосоона гэж хашгиралдаж байлаа. Үүнийг Иерусалимд орхотон хотынхан бүгд үнэлдэж энэ хэн билээ гэцгээв. Ард олон энэ чинь Галилийн Назараас ирсэн шийдвэрлэгч Иесус байгаа юм аа гэж байв. Амен. Бид нар хамтдаа ийж байгаа өнөөдрөөс эхлээд ийж байгаа 7 хоног бол Иесус эзэнтэй бүх хүн төрөлхтний төлөө зовсон, гмийг үүссэн гэх зовлонгийн өдөр хоногуудыг дурсан санах өдрүүд өнөөдрөөс эхлээд эхэлж байгаа. Тэгэд Иесусийг бид нэр Библиэс хаан гэж, хаадын хаан, эзэн гэж Иесусийг Библи хэлсэн байна. Тэр хаадын хаан, эзэн гэж тэр Иерусалим руу айгүй даруугаар орж ирсэн байна гэсэн. Түүгээс өнөөдөр бид хамтдаа суралцах. Хамтдаа өгрүүгээ оръё. Иесусийн ер нь бол аврагдах цаг. Иесус юу гэлээ нэгэн болгоод миний цаг болоог байна л гэдэг байсан тийм. Чимээг байж миний цаг болоог байна. Миний цаг болоог байна. Миний цаг болоог байна. Би тийш очих цаг болоог байна. Миний цаг харах болоог байна. Айгүй олоотой гэж хэлсэн. Тэгэхээр энэ одоо яг энэ цаг ямар цаг вэ гэхээр одоо миний цаг болсон гэж Иесус Иерусалимд орж байгаа. Тэд Иерусалимд төгөж очиод Жидүүн гэдэг тэ уулын Жидүүн модтой тийм уулын бэлд очиод Бетфаг гэдэг газар ирээд Иесус хоёр шавьтай юу хийсэн бэ гэхээр эсрэг талд чинь байгаа тосгонд очив. Та нар тэр дээр уяатай илжих дудрантайгаа байгааг олноо. Тэднийг тайлаад надад очив. Хэрвээ нэгэн та нарт юм хэлбэл эдгээр эзэнт хэрэгтэй гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг даруй явуулна гэв. Нэг аягүй сонирхолтой юм болж байгаа тийм. Илжиг бол юу вэ? Айл гэрийн тий одоо унаагаас болох унаа шүү дээ. Одоо манай монголчууд бол морийг бол тий морьт тэрэг гэж ашигладаг байсан. Ингличүүд бол болцоо морь биш илжиг ашигладаг байсан. Унсгааны тус эзлэгээ унсгаанд хэрэгэлдэг байсан. Ачаа бараад аваад зөвхтөө. Нэг тосгон зэрэгэлдэх тосгон руу очиж тий. Ингэр шүү дээ. Чи яармгийн дэнжтэр нэг яармгийн дэнж рүү гар. Тэнгуү чинь тэнд нэг хоёр илжиг уяатай байгаа. Тэрийг надад аваад ир. Үгүй тийм эзэн ч одоо яагаад хүний юм болоолаад байгаа юм бэ гэж тийм биз. Яагаад хүний юм дураараа хүрээд байгаа юм бэ? Тэгэх юм бол энэ эзэнт хэрэгтэй гэж хэлээрэй. Хэрвээ ингэж хэлэх юм бол эзэн өгөөд явуулна гэж. Илжиг ер нь эзэнт хэр хэрэгтэй. Хаадын хаан ер нь илжиг хэр хэрэгтэй. Одоо үзтээ. Манай Чингис хаан илжиг унаад дэлхийн талыг байлдан дагуулсан гэж тийм. Тэр айгүй хүчрэг хөлөг морь юм шиг дэлхийн талыг дайтаж эзлэн авсан. Хаадууд яадаг байсан бэ гэхээр дайн тулаан тэг явахдаа хамгийн шилэгдмэл цар усан хөлөг унаад явдаг байсан. Түүнтэйгээ буцаад ирж. Хөлөг морь гэдэг бол тэг хүчрэг хааныг тэр яруу халдварыг бэлэгддэг бас тийм. Бэлэгдэж болсон одоо эдлэгийн хэрэгсэл байсан. Гэтэ харин Иесус
юу хэрэгтэй байсан гэхээр Есүст тэгээд хурдан удмын ядуу хэрэгтэй байгаагүй. Мөр хэрэгтэй байсан. Мөр хэрэгтэй байв. Харин нэг чиг байсан. Тэгээд би өчигдөр Google-с дэлхийн хамгийн үнэтэй хамгийн их үнээр үлдэж байгаа мөр ямар мөр байна гэж хайсан байхгүй. Гэсэн чинь надад топ 10 мөрний жагсаалтыг өгсөн. Тэгээд хамгийн бага нь 8 сая доллар. Топ 10-ын ард орж байгаа мөр 8 сая доллар. Энэ хамгийн үнэтэй 70 сая доллар. Тэгээд тэрийг би 3600-аар үлдээсэн байхгүй. Гэсэн чинь 2 тэрбум 700 орчим сая төгрөг. Тэгээд нэг мөр. Есүс ийм мөр унаад ирэх чадaltaа нэг байсан шүү дээ. 2 тэрбум 700-ын те мөр унаад Иерусалим руу сүүж авахтайгаар орж ирэх боломжтой нэг юм байсан. Есүс эцэг удахгүй нэг савилт үед юу гэсэн бэ гэхээр тэгээд Петр тандаж тэгээд ил тасагчны элдэндээ өгөх юм аа. Би эцэг рүүгээ залбирахад миний эцэг надад түн түмэн тэмдэглэлтэй ажиж надад үлээж чадахгүй гэж бодож байна. Есүс эзэн боломжтой. Есүс эзэндээ зүгээр энэ газар дээрх байтугай тэмдэглэлтэй ажлыг дагуулад Иерусалим руу орох боломжтой байсан. Харин гэхдээ Есүсийн сонголт юу байсан бэ? Илж юм байсан. Есүс юу хэрэгтэй байсан? Гилжих хэрэгтэй байсан. Есүс чамнар нь хэрэгтэй байсан. Бид нар өнөөдөр айгүй хурдан удмын ядуу болчиход. За одоо л Есүс түн хэрэглэх багтаа. Тэр Есүс биднийг илжих шиг байх хэрэгтэй. Энд тоодоггүй тийм тийм. Зүгээр л нэг хамгийн муу ажил хийдэг. Хамгийн сул дор. Тэр мэдэн тийм хамгийн сул дор гэдэг Гидеоны эзэн хамгийн агуу болсон гэж хэлсэн. Израиль үндэстний ардын баатар болгож хэлсэн. Гэр бүлийнхэнтэй мартагдсан. Хүнч түүнийг тоохгүй тийм. Нөгөө хүний хүчээр дээр хон харилцаад явж явах стол хөвчийг бүр бараг тийм жагсаалтаас хасагдсан байсан Давидыг эзэн Есүс Христ хаан болсон. Хөөе эзэн тэгж хэлсэн. Бурхан ингэж л ажилладаг. Гөрөнд номдэр юу гэсэн? ертөнцийн мөксийг би сонгоно аваад ертөнцийн хүчтнүүдийн өмнө тэрний хүчрэх болгоод тэрнийг ичгэрт оруулахын тулд ертөнцийн мөксийг сонгосон юм байна. Эзэн бидний сул дорой байдлыг хүлээн зөвшөөрдөг. Эзэн бидний авьяач чадваргүй байдлыг хүлээн зөвшөөрдөг. Эзэн бидний суралцаагүй байдлыг гэсэн яг ийм те бидний бол ингээд хүмүүсийг яадаг вэ гэхээр тэгээ айгу цензурт өглөж яа энэ чадахгүй. Арай чаддгийг авах гэдэг байна шүү дээ. Энэ арай чадвартай, энэ арай мэдлэгтэй, энэ арай авьяастай, энэ гоё дуулдаг. Тэгээ энэ илүү сайн уран илтгэгч. Өө чинь энийг айгу сайн хийдий. Тэр чадахгүй учраас тэр дэмий. Тэгээ эзэн бол ингэж байна. Эзэнд илчигтэй хэрэгтэй. Эзэнд тэр нэг боловсралгүй мэдлэггүй гэж хэлсэн тийм үү? Иймээс Есүсийн шавныг тэгж тодорхойлсон шүү дээ. Мэдлэг боловсралгүй Петр явах гэх тийм. Тэр яаж ингэж ярьж байгааг ойлгохгүй байсан. Гэтэ Есүс ийм л хүмүүс хэрэгтэй байсан. Өдөр хамтдаа үргэлжлүүлээд хараа таач гэсэн тийм. Эзэнд хэрэглэгдсэн даруй юм байна. Эзэн таны тийм мундаг учраас юм биш. Тэр эзэн таны илүү даруй байдлаар ч л эзэн таны хэрэглэх бол. Эзэн та харин эзэн хэрэглэх тийм хэлбэр дүрстэй байхад л хангалттай. Эзэн хэрэглэх зүрх сэтгэлтэй байхад л хангалттай. Мэс та тэр бүрэн төгсгөө байх хэрэгтэй гэсэн утгатай биш ээ. За тэгээд 4-р эшлээс хамтдаа харъя. 4-5 дугаар эшлэлийн хамтдаа харъя. Энэ шийдвэрлэгчээр хэлүүлсэн бэлтгэхийн тулд билээ. Юу гэвэл харагтун хаа эзэн чинь чам руу даруухнаар илжиг буюу эдлгээний хадуусны төл дудран унаад айс өгж Сионы охинд дуулах гэсэн юм аа. Тэр хаан байдлаа Есүс илжиг унах замыг сонгосон юм. Яа удалгүй сүүлчийн те одоо оройн зоог дээр ил баасан гар гэж бидний ярьдаг те 5 дахь өдөр буюу баасан гар дээр яадаг вэ гэхээр Есүс эзэн шавнартай хамт зоог байдаг. Тэр зоог барих явцдаа юу хийдэг вэ гэхээр гарч ирээд яадаг вэ? Шавнараа хөлийг өгöd. Боолын хийдэг гэж. Боолын хийдэг гэж.
Тэгээд Петр харин юу гэсэн бэ гэхээр хүү эзэн минь ээ та бол Христ амьд бурхны хүү гэж тунгаглажсэн байдаг те. Яасан гэхээр та юу гэж энэ боолын ажил хийх юм бэ? Та бол тэр цэнтэн дээр зуусаа залраа сууж явах нэг бид нар таны өглөөг очиж байгаа. Бид нар таныг өглөөг болгох зогсов. Харин та бидний үйл. Харин Есүс эзэн гэсэн бэ гэхээр чи одоо миний үгж байгаа ойлгоо. Хэрвээ чи надад өглөө болгохгүй чиний гэх юм надад миний гэх юм чанга байхгүй. Чиний гэх юм надад байхгүй. Харин би танарт ийм өглөг дуурайс өгөхийн тулд би энэ үйлчлэгийг хийж байна. Чи одоо ойлгохгүй. Харин чи дараа нь ойлгох болно. Есүс болын хамрын хаан гэдэг бид дуулдаг тийм. Есүс эзний хаанчлал бол тийм сүм хүчтэй нэг тийм эзэн томилгын хаанчлал биш байсан. Харин дараа байг. Дараа их хамрыг тогтоох. Их хамраар хаанчлах тийм хаанчлалыг Есүс эзэн авчрахаар ирсэн. Тийм учраас дараагаар ирсэн. Я Хосея ном Захария номын 9 дээр юу гэсэн бэхээр харахтун хаан эзэн чинь уг нь хаан эзэн чинь гэж байгаа тийм үү? Хаан эзэн чинь чамд ирж байна. Эцсийн охин дуулаа. Яаж ирж байгаа? Даруухнаар ирж байна. Илж өгнөд ирж байна. Эдлгээний атус үеэр нэг эдлгээнд ирдэг атусны төлөв болох бодрон унаад хаан эзэн чинь чамд ирж байна гэдэг шианы охин дуулаа. Энэ үг илтгэхийн тулд бас Есүс эзэн илж өгнө гэсэн. Бид нэр заримдаа тийм яг ингээд Есүсийн замаар явж байгаа нь айгүй ингээд харагддаг юм шиг надад санагддаг байхгүй. Нийгэмдэр Христ хүмүүс айгүй болон чухал үйлчлэлүүд хийж байна. Та нар тийм гудамжинд гаргасан тийм хийж доохгүй байгаа тийм өнөр та нарыг дийлдэх байсан арч чухалтай хэн ажиллаж байгаа гэж бодож байна. Христийн ажиллаж байгаа шүү дээ. Та нар нь ус ажиллаж байгаа гэж бодож байна. Үгүй. Тэдний зүгээр хайцсан. Хөх яавал яг л хайцсан. Ус тэднийг хайцсан. Тэгэхээр Христийн хэл тэднээс үйлчлэл хичээж тэднэрсээ. Хогийн жиг дээр Христийн хэл авчиж үйлчилж. Бидний хийж байгаа Христийн бие хийж байгаа үйлчлэл асарх байгаа юм. Христийн биедээ үйлчлдэг олон төрлийн бус байгууллагууд, цуглааны дэрэгдэх байгууллагууд, шаглаа үйлчлэл хийдэг байгууллагууд зөндөө сонс. Би бол юу гэж хүсэж байгаа гэхээр бид нэг жоохон ийм үйлчлэл хийж байгаа гэдэг ядаж нэг сошиал тавьсан. Хүмүүс хараасаа гэж хүсэж тэр зэрэг тэгж хийхгүй. Энэ зарим талаараа яг ийм учраас бид нар магадгүй хийдэг баг. Есүс эзэн агуу үйлсийг хийхээр ирсэн ч гэсэн яасан бэ? Илжиг онцлогч байсан шүү дээ тийм үү? Түүний хаанчлал тав байсан. Амар тайван байсан. Христийн харагддаг шалтгаан бидний аюу дараахан байх гэдэг. Тэгээ хийж байгаагаа би хийж гэж харуулдаг юм байна. Зүгээр л чимээгүй хий. Есүсийг дураач. Тэгээ хаан эзэн нь Иерусалим руу илж байгаа даруугаар орж ирсэн дөө. 6 дугаар эшлээс сонстаарай. Тэгээд шавнар нь яг Есүсийн загсан явсаар гүйцэтгэв вэ гэсэн. Тэр илчийг дудрантай авчраад дээлүүдэд тохиж Есүсийг модуулав. Үе олон хүн дээшний зам дээр дэвсэж, зарим нь модноос өчр огтлон зам дээр дэлгэж байлаа гэсэн. Иерусалимчууд нэг зүйлийг айгүй сайн хэлжсэн. Тэр нь юу вэ гэхээр яг нөгөө Захария 9:9 ирж байгаа хаан эзэн минь ирж байгаа юм байна гэдгийг тэд мэдсэн. Бидний нөгөө хаанчлах хаан маань нөгөө өвөө олон жил хүлээж байгаа хаан маань одоо ирж байгаа юм байна гэдгийг хүлээж авсан. Яг энэ зүйлс гэлээ. Тийм учраас тэд шамнар ихлээд дээхээ ичэндээ тохиж тавьсан тийм үү? Шамнар бол яг тээ аль хэдийн хүлээж авч та бол бидний эзэн. Бид бол таны захируулсан. Та бол бидний бүрэн эрхт бидний яаж захиах тэр их мэдээ эзэн гэдэг хүлээж авч бол дээшээ доогоор гэж багхгүй юу? Тэр Иерусалимчууд яасан бэхээр бас тэр зам дээр нь дээлээд байсан. Би бол хинч бишээ. Харин та бол хаанчлагч. Та бол хаан гэдэг хүлээж авч дээлээд тавьж байгаа. Хоёрдугаар тэ далдуу модны өчийг огтлоод бас газар доор тавьж байгаа. Зарим найзуу бариад ингэж байгаа. Зарим номууд дээр тэ найзуу бариад өгтөж авч байгаа тийм дүрслүүдийг бас луг тэ марк номуудаар бичсэн. Энэ юу вэ гэхээр хаана дайнд ялалт байгуулалт хийж байгаа хааныгаа хүлээж авдаг одоо тийм өгтлтийн арга хэмжээ авах. Ингэж хүлээж авдаг шийс юуч хэлсэн. Иесусыг тэд нар яг л хааны ясаар хүлээж авсан. Хааны ясаар хүлээж авсан гэдгийг бид харж байна.
Ингэхдээ яасан бэ гэхээр бид нар яг хүлээмжшүүлсэн байхгүй. Яг хүлээмжшүүлсэн. Та бол үнэхээр миний хаан. Тэгээд энэ Есүс эзэн та бол үнэхээр миний эзэн гэж хүлээмжшүүлж байгаа юм бол хараа. Тэгээд тантай адилхан хүлээмжшүүлсэн гэсэн. Есүс та бол үнэхээр миний эзэн. Тэгээд дээлээ дээрээ тэгээд мөчөр бас найзаар бас тэгээд ингэж утж аваад бас газар дэвсээд утж авсан Есүс. Өмнө нь хойно явж буй хорсон олон Давидын хуу Хосана эзний нэрээр ирэх чинь ерөөлтэй хамгийн дээд Хосана гэж хашаалтаж байлаа. За би сая хэлсэн тийм үү? Тэд нар хаан гэдэг утгаар Есүсийг утж авсан. Хосана гэж нэг үг байна. Бид нар дуулдаг тийм. Сая бас бид нар дуулсан тийм. Хосана. Би өмнө нэг магтаалын цуглаан дээр бас би Хосана гэдэг нэр утгач хэлжсэн та нэг байсан юм бол санаж байгаа юм. Эзэн авраач гэсэн үг. Хосана гэдэг. Эзэн авраач. Нөгөө нэг бурхны хэлээд байгаа. Нөгөө нэг иш хөдөлгөгчдийн хэлээд байсан. Нөгөө нэг бичрүүдэд айлтад байсан. Нөгөө нэг аврагч Месиа чинь. Нөгөө нэг агуу хаан чинь ирсэн. Тэгээ хаан ороод юм тэд юу ч хашгирч байсан мэхээр эзэн минь ээ та биднийг авраач гэж. Эзэн минь ээ та биднийг авраач, хаан минь та биднийг авраач гэж хэлдэг. Үе болохоор хашгирч байсан. Та биднийг авраач. Эзний нэрээр ирэх. Та бас тэ нөгөө нэг хаан мөн шүү дээ. Та биднийг авраач, Хосана, Хосана, авраач, эзэн авраач гэж хашгирч байсан байна. Тэгээд бидний сая бидний хоёр чухал зүйлийг бид нэр харцгаа. Иерусалимчууд Есүсийг хаан гэж хүлээмжүүлсэн тийм үү? Тийм учраас бид дээлээ газар дэвсэн. Та бол намайг үнэн зарах хэрэг болдог. Би бол таны юмд тийм захиргаанд байгаа тэр юм гэж хүлээмжсэн. Өөрөөр хэлбэл та бол бидний аврагч гэж хүлээмжүүлж. Хосaan намж дуудаж байгаа. Та бол бидний аврах гэсэн. Гэтэ юу гэж тэдний хүлээмжсэн аврагч Есүс байгаагүй. Тэдний хүлээмжсэн аврагч нь ямар ажил хийх ёстой байсан бэ гэхээр Израилийн өнөөгийн Америк ажил болох тийм хаан байсан. Тийм хааны хүлээмжсэн. Тоо янгийн хүчрэх гүрэн бол Ромын эзэнт гүрэн байсан. Ромын эзэнт гүрний доор тэд татварлаж амьддаг байсан. Хамгийн ядуу нь татварлаж амьддаг байсан. Үнэхээр даалгавч байсан гэсэн. Өөрийгөө ган татварлуулсан. Ромын цэцэг татварлуулсан. Энэ бодлын хэцүү амьдрал дотроос эзэн Есүс биднийг аврахаар явж байгаа тэр Давид шиг хаан байна гэж бид бодсон байна. Давид шиг хаан. Тэгэхээр Есүс тийм хаан байгаагүй. Есүс тэднийг тийм Ромын болчлоос чөлөөлөх хэрэгсэн. Есүс тэднийг Есүсийн юуны тулд байсан юм? Энэ номлохыг хэлсэн шүү дээ. Нүглийн болон үхлийн хуулиар чөлөөлөх хэрэгсэн. Есүсийн хэлсэн зорилго бол энэ байсан. Үхлийн болчлоос чөлөөлөх. Бид нар үхэх ёстой байсан. Бид нар үхээд мөнхөд үхэх ёстой байсан. Харин бидний мөнх үхлээс мөнхийн амьдрал шилжүүлэхээр эзэн Есүс Христ ирсэн. Харин тэднээс энэ чухал биш биш. Харин энэ амьдралын хувьд тэдний амьдрал нь хүчрхэгжих, мөнгөтэй болох, өсөн дэвжих, хөгжин дээшлэх, боочлоос гарах амар тайван болох нь тэдний зорилго байсан. Ийм хааныг бид нар хүсэж байсан гэсэн. Тэгээд бид нар жоохон түүхийг уучлуулад харъя. 5 хоногийн дараа юу болдог вэ? 5 хоногийн дараа Иерусалимд юу болсныг та нар санаж байна уу? Есүсийг цогтол гэж хашгирсан шүү дээ. Та бол миний хаан гэжсэн нөгөө нэг хүмүүс чинь. Сая та бид гараа өргөсөн биз дээ. Яг ингэж хүлээж авсан хүмүүс чинь. Есүсийг цогтол гэж хэлсэн. Харин алууч юм тий нийгмийг турхагч барааны суулгаж гэж. Есүсийг наадварч бол бид миний хаан биш, бидний хаан биш наадхаа ал надад цогтол гэж хэлсэн. Юу бол яагаад юм? Номлын сэдвээр хэлүүлээ хамстай гэдэг чинь номлын сэдвийг гаргав. Есүс Христийн
Амьдлын үхлээс амьдлын энэ амьдлын найдваргүй Христ итгэлийн амьдрал нь агшин зургийн баяр хөөргийг хүнддэг. Агшин зургийн мэдрэмжийг хүнддэг. Иерусалимчуудад амьдлал тийм чухал биш байсан. Амьдлын талаар ойлгохгүйс, амьдлын талаар мэдэхгүйс. Мөнхийн зүйлийн тухай тэд ойлголт байхгүйс. Энэ амьдрал дээрээс тулаад байсан гэсэн. Энэ амьдралынхаа найдварыг Иесустэй тавиад байсан гэсэн. Нөгөөний хаандарыг тавиад байсан гэсэн. Цуглаг олон хүрээд яг олонгүй явдаг гэж өдөөс энэ ихгүй. Тэдэрт амьдлын хүч чадал, амьдлын найдвар гэдэг зүйл байдаг. Бид нар зүгээр л тэг яг л Иерусалимч болж байна. Бид нар боолчлол чөлөөлөлмөр байна. Ядуу амьдралаас салмаар байна. Өвчнгөөсөө эдгэмээр байна. Хосооноо тэг та миний ядуу амьдралыг баян болгох хосооноо байна гэж хүлээж авдаг. Та миний өвчнийг эдгэх хосооноо байна гэж хүлээж авдаг. Та миний зэ одоо гэр бүлийн асуудлуудыг шийдэхээр ирсэн хосооноо байна гэж хүлээж авдаг. Тэгээ тэр нь заримдаа эзэн тэрнд хариулдаггүй яагаад бид гэж болгоо гэж хэлсэн. Тэнгүүд нь та биш үсийг надад хаалаа гэж хэлдэг. Боёо Христос явтаа гэсэн үг. Би цуглаанч явах гэж худлаа юм байлээ. Би зөндөл тийм яриас авсан. Худлаа юм байлээ. Амстай. Та итгэсэн юм уу? Та бурхантай уулзсан юм уу? Та юунд найдвараа тавьсан юм? Та мөнгөнд найдвараа тавьсан баг. Та материал найдвараа тавьсан баг. Та гайхамшигт найдвараа тавьсан баг. Иерусалимчууд яг ийм гэсэн учраас 5 хоногийн дараа Иесусыг залгуулсан. Тэр харин бидний итгэл ямар байв? Та зүгээр нэг өвчнөө идэлхийд тул ямар нэгэн сайн сайхан итгэл Христэд дагч байгаа юм шиг. Христ үнэ итгэл юм. Христтэй еврейчүүдийг тэдний бодсон шиг хүчрхэгтэй дэлхийн дээр үндэстэн болгож, дэлхийн хамгийн хүчрхэг үндэстэн болгож, бүх улс үндэстнээс татвар аваад сайхан бүх улс үндэстнийг доороо боолчлоод, баахан боолшин хүчнэгүүдтэй ингэж хараад явдаг. Тийм үндэстэн болгохоор Иесус юм. Бид нар өнөөдөр бас тэгж ойлгох гэдэг. Бидний баяжуулалт бид нар доороос гэр үйлчлэгчтэй болгох. Тийм хаусанд амьдрын. Дэлхийн 21 улсаар тэмцэж ажиллана. Юу гэдэг нь те? Зарим зүйлээр энэ юу л үгүй. Гэтэ энэ Бурхны сонголт гэхгүй да. Зарим нь те 40 жилийн гоцтойгоо явж байгаа шүү дээ, тийм ээ. Энэ бол зүйл. Зарим нь Бурхан юм ингээд юу гэсэн. Өөр. Түүний Иерусалимд ороход нутгийн бүгд үлдээж энэ хэм билээ хэцээрээ. Иесус эдгээр дараагаар орсон ч гэсэн Иесус утсан газар болгонд түүний муу болгонд дагчихсан тийм. Муу бол тэнд өдөөсөө божигнаан болдог ш дандаа. 5,000 болоод байгаа, 3,000 болоод байгаа, 4,000 болоод байгаа тийм. Христ гэсэн өөрөө ийм нөлөөтэй юм аа гэдэг хэлээд. Тэгээ тийм ч учраас Иесус эзэн уулан дээр нуугддаг юм аа хэлсэн байна. Та Христ гэсэн бол танаас нэг тийм ямар нэгэн нөлөө танаас гарч ирэх ёстой. Найзууд дундаа, гэр бүл дундаа, ажлынхын дундаа, хичээл сургалт дундаа юу гэдэг тийм бочи итгэж юм уу чи нэг заавал хүсэнийг харж байгаа гэдэг. Өнөхөн жирийн Христ итгэлийн замаар амьдарч байгаа хүмүүс ийм нөлөө гаргадаг. Хүмүүс гайх бочи итгэж юм уу? Тэгээд цуглаанд тийм асуух бол. Тийм сайн байгаа шашин магтах бол. Ард улам тэнцэн Галилийн Назараас ирсэн шижүүлэгч Иесус байгаамаа гэж тэг өөр хондоо ярилцсан байна. Иесус яг таны хувьд хэм бэ? Бид нар өнөөдөр нэг 3 чухал зүйлийг биднээс сууж байгаа. Юу гэхээр эдгээрчтэй эзэнт та хэрэгтэй гэдэгээс сууж. Эзэнт бид нар хэрэгтэй. Би чадахгүй дээ. Би болоогүй дээ. За юу яваалаагүй. Хэрвээ та ингэж бодож байгаа бол та яг эзэнд яг хийлгэх шатандаа явж байна гэж би ойлгож байна. Харин за одоо ч би нэг болцсон юм шиг гэх юм бол эзэн тэр юм таруулдаг. Имэлттэй зүйлсээр эзэн ажиллаа. Та бид бүгд эзэнд хэрэгтэй. Та бид бүгд эзний хаанчлалт хэрэгтэй. За би ч нэг өөрөө сүсгэлж явж байгаа л насыг барагдаа гэж бодож явуулаа. Энэ Христийн хаанчлал ингэж явдаг. Христийн хаанчлалд бид хэрэгтэй. Бид гэрэл болох хэрэгтэй.
Эзэн бидний гэрэл болгох гэж хэлж байгаа юм. Нэгдүгээр та хажуудаа өгөн хэлэхгүй та эзэн хэрэгтэй юм шүү гэдэг. Өөртөө бид нэр эзнийг хаан гэж хүлээн авсан бол бид нэр хаан шиг л эзнийг байр суурь, тэр байр суурьд бидний эзнийг байлгах хэрэгтэй. Бид дөрөвлөө бас нэг цус дурдсан тийм үү? Бид заримдаа өөрсдөө хаан болчихсон юм чи өөрсдөө амьдралын эзэн болчихсон. Эзэн хаан та хосооноо гэсэн бол хосооноо байх хэрэгтэй гэсэн. Бүтэнсээ өдрийн хосооноо байх ёсгүй. Иерусалимчууд бүтэнсээ өдрийн хосооноо байсан. Нэг л өдрийн хосооноо байсан. Иесус гэдэг. Харин таны хувьд Иесус эзэн яг ямар хосооноо вэ? Нэмэлтэж асуудлыг шийдэх хосооноо. Паул маш чухал үг хэлсэн. Та нар энэ амьдралынхаа та нар зөвхөн гэж байгаа зөвхөн та нар зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христ найддаг бол та нар бүх хүмүүсээс илүү хамгийн өрөвдөлтэй гэж хэлсэн. Иерусалимчууд хамгийн өрөвдөлтэй байсан. Энэ амьдралынхаа төлөө Христийг хосооно гэж хүлээн авсан. Харин бид тэгдэггүй. Бид мөнх амийн найдаа. Хаана хаан чигээр байлаа. Мөнх амийн найдрыг өгдөг тэдэг тэр хаанаар байлаа. Хангагчтэй энэ амьдралыг илбэг хангалуун болгодог өвчин эдгээд хаанаар битгий байлаа. Угаасаа та өвчнөө нэг удаа эдгээл нь хоёр удаа эдгээл нь гол дахь дээр та хөл өгнө шүү дээ. Та мөнх амьдрахгүй. Та угаасаа хөөдлөө бич хөөдлөө. Бидний найдвар энэ ертөнцийн энэ амьдрал материал тэр эрүүл мэндтэй бидний найдвар байх шүү. Харин мөнх амийн найдвар байх шүү. Бидний амьдрал мөнх амийн найдвар байх бол бидний амьдрал үнэхээр хүчтэй байх бол. Бид нэг хоёрдугаар энийг сурч байгаа. Бидний хосооноо мөнх амийн өгдөг хосооноо байх хэрэгтэй. Жинхэнэ хаанчлалч хаан байх хэрэгтэй. Энэ амьдралын ар сайхан зүйлийг өгдөг биш. Гуравдугаар бидний сурж байгаа чухал зүйл бол та хизээний зэгцтэй эзнийг ямар нэгэн байдлаар яг энэ Иерусалимчууд шиг магадгүй дээлээ тавьсан баг. Итгэлийн үед оюун бодлын үед магадгүй тийм эзэн нэг гэдэг гой далтан мод найчаар барьсан баг. Тэгвэл зөндөө барьсан. Энийг би сандав хог гэж зөндөө барьсан. Одоо ч би цаашдаа ч байр нэрнэ. Яа тэгэхээр үнээр эзэн бол тэр дайнд яралтын байдлаар гэж байна. Үнэхээр болон боолчлыг ялахаар байж байгаа тэр агуу хаан шүү дээ. Та боддоо хэний шийдэж чадахгүй тэрийг шийдэж байгаа. Амен. Тэгээ энэ хааны хаанчлал даруугаар байдаг. Тэгээ та бидний ч гэсэн бас энэ даруу үйлчлүүлж гарах хэрэгтэй. Иесус даруу байлаа гэж зүгээр чимээгүй суугаад байгаа юм шүү дээ. За өөрөө болоо би зүгээр хажуулаа сууж байгаа юм шүү дээ. Харин эзэн хийж ирсэн. Эзэн хөл угааж ирсэн. Өвчнийг эдгэж ирсэн. Өвчтөө хүмүүс явж ирсэн. Баяраас илүү өвчтөө хүмүүсийг сонгож ирсэн. Найр наднаас илүү тий аврал хэрэгтэй байгаа хүмүүсийг олж сонгож ирсэн. Гурч очиж ирсэн. Гурч үрж ирсэн. Тэгээд Иесусийн хэлж байгаа үгсүүдийг харах юм бол дандаа хэрэгцээнд тулгуурсан үгийг хэрэгцээтэй хамт тэр өрөөлийн хамт өгдөг гэсэн. Үйлч байгаа хүмүүс тий гурч цадах тухай хичээл хоол юм гэсэн утгатай биш. Тэгэхээр чи хоол өгчөөд дараа чи цадагцах болно. Би бол ямын талах. Иесусийн хаанчлал бол энэ даруй байдлын хөдөлдөг хаанчлал. Хөдөлдөг хаанчлал. Нэг сүлдүүлээд тий би бол ч эзэн би бол хаан гэж. Тэгээд өгч гисэн сүлдүүлээд энэ тийм сүлдүүлэн болохоор энэ үйлчлэлтэй хийх за яг хийж болно. Гэхдээ тэрийг даруугаар хийж байгаа мөртлөө тэр дандаа хөдөлж ирсэн юм уу? Эдгээр зүйлс үүсдэг юм. Исчаачлах юм ажиллана. Өдөр хамтдаа эзний өмнө залбирцгаая. Бидний хувьд Иерусалимчууд Иесусыг хүлээн авсан ч гэсэн харин 5 хоногийн дараа өөрчлөгддөг. Тийм амьдрал өөр энэ амьдралынхаа төлөө найдсан тийм хүмүүс шиг хосооноо бидний амьдралын бидний эзэн битгий байгаас. Хэрвээ бид нар ямар нэгэн байдлаар энд эзэмний хичээд 7 хоногийн дунд орсон тийм эзэмгүй шиг амьдарч байгаа бол Иерусалимчуудаас ялгаа юу байгаа вэ? Энэ бол дэвш хэрэгтэй. Харин бид амьдралдаа нэгэн хосооног амьдлалтын тэр мөнх амийн найрыг өгдөг тэр хосооног хүлээж авах байна л гэсэн утгатай. Эдээс нүмээр залбирч байгаа.
Даруй байдлын хамгийн дээд үлгэрийг үзүүлсэн эзэн минь танд баярлалаа. Эдгээр та төгс үчид Тэнгэр газрын эзэн атал бүхний бүтээсэн атал уус тэнгис талай од гарахс нар сар бүгдийг та өөрийнхөө бүтээсэн тэр бүрэн эрхт хэмжээлш хөх чадал эзэн байх. Байтлаа эзэн минь даруугаар илжиг унж бидний дунд ирсэн. Бидний нөхцөлөө өгөх хүртлээр та даруй байсан баярлалаа эзэн. Харин бид таныг хосооноо гэж хүлээж авдаг. Бид таныг үнэхээр эзэн минь та миний амьдралыг авраач гэж хүлээн авдаг. Харин бид заримдаа Иесус бидэнд хэрэггүй юм шиг амьдардаг. Иесус бидний амьдралд туслахгүй юм шиг амьдардаг. Иесус надтай хамт байхгүй юм шиг бүгдүүдийг өөрөө хийж идэг. Эзэн та биднийг уучлаа. Иерусалимчууд яг тийм том алдар гаргасан. Тэд энэ амьдралынхаа төлөө хосооноо хүлээн авсан бол харин бид энэ амьдралын төлөө хосооноо хүлээж аваагүй. Харин бид мөнх амийн найдварын төлөө бид өгөхгүй. Харин амьд эзний яв алдрыг ухаалах болно гэж хэлсэн тэр мөнх амийн төлөө бид мөнх амийн найдварыг тээсэн. Бидэнд авчирсан тэр хосооноог амьдралынхаа эзэн болгосон. Үүндээ бат байхад та туслаач. Бидний ертөнцийн бид хэрэгтэй зүйлээр найдвар тавьдаг биш. Харин мөнх амийн найдвар тавьдаг гон тохиолч болох боломжгүй. Эцэг Есүсийн нэрээр гуйж байна. Амен.